Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Энэ нэвтрүүлэгт оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Бодхишиг. Бодхишиг үү штэ. Сургуулаа, ангиа бүгдийг багшигаа оруулаад цаг танилцуулж байгаа. Нэг ангийнхан тийм ээ? Аха. Хэддүгээр сургуулийн? 14-р сургуулийн. Хэддүгээр анги вэ? 2. Хоёрын хоёрын. Аха. Хэн багштай? Бямсан багш. Бямсан багштай. Аха. Хүүхдүүд нэр хэн блэ? Ганхүйн Бодхишиг. Бодхишиг орж иржээ. За сайн байна. Дараагийн хүүхэд нэрээ хэлээ явж. Дэ анх тулга гэдэг. Би 14-р сургуулийн 2-р ангид сурдаг. За дараагийн хүүхэд нэрээ хэлж. Монго гэдэг. За дараагийн хүүхэд Намайг Марлго гэдэг. Марлго орж ирсэн байна. Намайг Пэсуграяр гэдэг. Согор баяр орж ирсэн байна. Намайг Энгүн. Энгүн орж иржээ. За ингээ 2-р ангийнхан өнөөдөр их гоё төрийг гаргаж ирнэ. Түрүүний хичээл дээр Майнкрафт шиг нэг тийм дөрвөлжин толгойтой охиныг зурсан чинь их гоё зурсан байхгүй юу? Одоо хэдүүлээ биш үү? Монгол хүүхдтэй 100 дугуй дүрсийг ашиглаад байна. Тэхийн тулд 100 дугуй хэлбэртэй ийм толгойг нь зурчих. За наатаха том зурвал их гоё болно шүү. Аль болохоор том. Эхлээрээ зурчин уу? Том. За том зурсан. За одоо ястаа гоё болно. Одоо харж байгаарай. Энийг хийхин тулд биш үү? Энд нь 2 зураас хийгээд дээдийн зах чинь биш үү? Ингэж гаргаж ирвэл их гоё болдгийг. Но Монгол дээдийн зах байна. Товч байна. Ингээд энийг гоё уран гаргаад ирж байгаа. За эндээс яг уу доошгоо ийм дүрсийг дээлтэй хөөхт байх нь шүү дээ. Дээлтэй бол яг уу бүстэй байж таарна шүү дээ. Товчийн нилээ нарийн ингээ хийж. Дээлийнх нь ханцээ. За яг хүүхэд зурх хичээл чинь одоо арга чинь ийм хялбархан байхад байна шүү дээ. Дугуй дүрс тэгээ дээл 2 байж байгаа. За одоо хэдүүлээ биш дээ. Энэ дугуй дүрсэн дээр нөгөө хүүхдийн дүрийг маш гоё хөгжилттэй уран гоё дүрслэнэ. За үсээ автсан хүүхэд яг нэг ийм харагддаг тийм ээ. Тийм ээ. Тэгээ энэ дээр нь бас нэг ийм ус гаргацдаг да Монгол ус чинь тийм ээ. Бид нар уран сайхны гоё хөдөөний хөөхөө мал дээр байгаа хүүхдийн төстэй. Чих нь өндөр байвал гоё шүү дээ. Өндөрч гэжтэй дэлдэн гэсэн үг тийм ээ. Гоё зогсож байгаа биз? Толгойтойгоо. Юмны харьцааг сайн ингэж харж явж явах хэрэгтэй. Толгойтой. За энэ хөл яг Монгол гутлаг гэдэг нэг ийм ээл үсгийн хэлбэртэй ийм бит. Нэг хөл нь гараад ирлээ. Нөгөө талын хөл нь буруу харсан ил үсгэж байд юм тийм ээ. За улдыг яг ингээ зузаалч байна. Эндээс наваад ингээ зузаалч байна. Энд нэг тугуй дорс ингэж орж ирээд нилээ нарийн готлыг нь яг ингээд. За энд чинь гар орж ирнэ. Гар бол их амархан. Юусэн нэг ийм төсөл хийчих. Би
Би гой гархи. Гой гаргаж байгаа юу? Сайн байна. Энэ хүүхэдтэй нэр өгч хөө. Нүрийн нийхээс өмнө нэр өгч. Болд. А? Болд. Болд гэдэг хүүхэд. Би өөртөө бат. Чи бат. Доош харсан номон зураас өгөөч. Жартаач хад нүд нь инээж байгаа хүүхэд зурна. Хүүхэд нүд нь инээх дээр хөмсг нь ерөөс ингээл ороод ич. Энийг будчихил та. Тийм ээ. За ингээ жартаа идэл инээж байгаа хүүхэд гэсэн тийм ээ. Хамар нь уснаг яах вэ? Номон зураас. Тэгээ өөр хин чи бас яах вэ? Эдэн та нарын нөгөө палмастер чи юм биерэн байхгүй юу? Тэгэхээр энийг өөр ингээ нарийнхан дараад ингээд сормосын ингээ хийчих. Гоё болж байгаа биз? Мэдээ чин та нар их гоё болж байгаа. Өөр өөрийнх нь. За ам нь энүүхэндээ ингээ оруулаад тэр. Маа тэгээ инээж байгаа. Ийм төр. За. Та нарыг үзэхгүй бол төвчихгүй нэ багш нь. Үзмэр санагдаад. Ой, наад чинь бат, бүдүүн бат. Нэлээд дарган тийм ээ. Ийм өгжөлтэй зурж явах хэрэгтэй. Ай, ястаа. За ингээл будаад ирэхлээр хувцас дээл энэ тийм нь яг өөрсдөө сайхан зохион. За энэ дээр нэг гоё юм байдаг шүү. Энэ хүүхдүүд чинь биш үү? Яг энэ хавьяас наваад ийм өндөр ийм юм хийчих. Энэ юу орж ирж байна болдیں۔ Малгай. Малгай. Орж ирж. Сайхан Монгол малгай өмсгөнөө. Тийм ээ. Энэ нь ингээд ирэхлээр чи их гоё зогцож байгаа биз? За одоо нөгөө та нарт нэг саарланг байгаа. Энэ нэг хусцсан ус биш үү? Хөөхн нэг ийм саарл харагдаад идэв шүү. Ингэж оруулж ирвэл их гоё болно. За энэ сөөсөг хөөхн ус нь бол яг вэ? Ийм өнгөтэй байж болно. Оронгор. За нүүрний өнгийг үштэй. Нүдний дээгүр нэг ягаан хамрын доогуур ингээд чихний дотор талыг гарч ийн үү? Гарахгүй нь үү? За багш нь өгнө. Манай 5 дугаар ангийнхаа үрсээр бол зарим нэг нь бас юу атсан байж магадгүй. За энэ дээр хамар дээр нэг ийм өнгөгөөж дохны энэ хэсэгт өнгөгөөж нүүр нь яг оо ийм өөрхөн болбороо та нар тэгээ өөрсдийнхөө хөөрхөн зохиогоо явчихдаг тийм ээ. За дээлийн өнгийг бол ерөөсөө өөрсдөө хөрөө заа юу. Багш нь нэлээ ийм тод өнгийн дээл ингээ өгчлөө. За энийг чи сайхан гэрэл сүдрийн нуус ядлаж болно. Өөч ингээд. За өнгийг өнгөтэй холж болдог. Энэ яг уу гэрэлтэй хэсэг дээр нь бас нэг өөр өнгийг өгчөж шүү дээ. Нэг хөнгнөөс хүнд рүү шилжихийг дагнаас гэж ингэж хэлдэг юм байна. Одоо эн чинь тод өнг, бүдэг өнг гэдэг ингээд гэрэл сүдрээр ингээд ялгараа явуул яг уу. Орон зайтай болж харагдаж шүү дээ. За бүс нь голдуухан л манайхан ч нэг ийм улбар шарл бүстэй дийдэн шүү. Тийм ээ. За дээдийн хэмжээр бол яг хаа жаахан тодхон ийм өнгөр хийж байна. За бид нар цаг байгаа. Бити хоцорчлаа гэж бодоорой заа юу. Багш нөгөө та нарыг
дуугаан дуулуулж яах гээд ингээ хурдхан бодсон шүү. Ингээд. За одоо яг хуу энэ өмд бол нэг иймэрхүү тийм ээ. Улам тодроод байгаа ч хөөхөн болдоо гэж нэр өгнө. Тийм ээ. Хөөхөн хөвөө шүү. За ингээ хэдүүлээ шүү дээ. Авиас үзье. Бод хэсэг юу тэрс? Бод хэсэг. Шүлэг юм уу? Өндөр дуу. Би уурж аав нүргэвчэд шинхэн түүхэндрийн үзэг харандаа ном дэвтэр үзтэл бүгд бүрэн би үзэж сонирхох бүх юм би газар дэлхий хүн амьтандагаа гадаа далай хүчит авлагатайгаа улс гүрэн хот тусгантайгаа уудам нутаг мал сүрэгтэйгээ сурах бичмийн хууцсан байдаг юм сурагчид зөвхөн батж авдаг юм Эрдэм ном цүнхэн минь байна. Дэлхийг би үүрч авна. Дэлхийдэл дагаад алхаж явна. Сурагчийн жижигхэн цүнхэнд дэлхий багтаж биш. Газар зүй, тийм ээ, хим, физик, биологи, анатом, тэгэл зураг, монгол хэл, англи хэл гэх тийм ээ. Сайхан шүлэг уншлаа. Бод хэсэгтэй баярлалаа. Анх тулга. За. Сургалтын цүнхээ үүрээд сургуульдаа би элдээд атит багтайгаа очиж амбилтай сайн суранда үеийн найзуудаа болоод уяхад сайхан тоглонд эдэн ном сураад их оноо хөдөлгөндөө. Гой шүлэг уншлаа. Багш нь боддгийг. Та нарыг 30 цаг хоолгүй байлгуул яах вэ? Яах вэ? 30 минут. 30 цаг хоолгүй байлгаад ингээ боддоо. Яах вэ? Үлсэн үстэй. Тийм. Тэгвэл биш үү? Тархийг ном уншихгүй яах вэ? Тархийг ном уншиж тийжээдэг байх юм шүү. Амин гоё юу тэр? Мартамхай жал. За. Манай хуршийн жалхуу мартамхай. Дэндүү мартамхай. Өнгийн яриа хөвгийн явдалд үртөмхий. Дандаа үртөмхий. Айлчин гэдэндээ хоол идэл амлах давсан дуусныг яан ээж нь хүүгээ дэлгүүр явуултал элсэн чихэр авчсныг яан дахин буцахтаа мартахгүй тулд давс гэд өглөөд гүйжээ. Ургаа чулуунд бүдэрч унахдаа уншлах хүүгээ мартсныг яан чухам юу вүлээ гэж бодсноо. Чулуу гээд өглөөд гүйжээ. Хичээрээ нэлгүрлөө шууган оронгуудаа хичээ чулуу гэж гэн манай хуршийн жалгүй мартамхай. Дэндүү мартамхай. Өнгийн яриа хөвгийн явдал үртөмхий. Дандаа үртөмхий. Амин говийн шүлэг үйсэн чинь багш нь ичээд их. Би мартамхай шүү дээ юм да. Нэг юм мартчих дэргэж орж гараад итгэв шүү. Тэгээ ховидос ши болцсон гэх бүр өгöd байгаа мó сүүр мартсан. Дандаа мартчихтэй шүү дээ. Гэхдээ мартах гэдэг юм. Тэгтээ сайн ингэж анхаарлаа төвлөрүүлж байгаа гарахгүй юм мартчих гэдэг. Хөөхөн шүлэг уншлаа хашин амин годон баярлаа. Марлгоо юу тэр? Онтой ачаагаад ихэдэл бүрдэг хоолыг хараад ууган хөдөлдөг хүүрэн ингэний хөрхөн бодгоо хөдлөнгүйр тоглоно би хүүрэн ингэний хөрхөн бодгоо хөдлөнгүйр тоглоно би хөөх гэхээ надад сүндэр сөөх гэхээ надтай жицүү хүүрэн ингэний хөрхөн бодгоо хөдлөнгүйр тоглоно би. За марлгоодоо баярлаа. Сугар баяр юу тэр үү? Тэр миний найз. Дугуйр найз минь дутагч гаргажээ. Яах вэ миний найз ямар боловч миний найз дугуйр найздаа дуртай туслана. Гоё. Бас нэг алдаагийн найзынхаа алдааг ойлгоод уучирдаг. Сайхан гоё шүлгүй шүү дээ сугар баяраа. Чи бас найзууд алдахлаар үннийг нь хэлчихээ тэгээд уучилж байгаарай заа юу. Чи заримдаа алддаг юм аа. Сугар баяртаа баярлалаа. Энгүү. Миний бэлчин сүлэг баава найзын баян өгдөг. За. Байшинтай болсны баяраа хийхээ бага нүхэдөө зар тараажээ. Байшин дүүрэн зочид ирээд байц хүүхийн зайг болжээ. Багаараа өөрөө ижингүй. Баярын ширээ хоосон байжээ.
Ширээн дээрх бичгийг уншвал Энгийн том бод ямар мэрэгчлэлд болох юм? би чавтаа болмоор. Амрыг ий. Согор бай. Цагдаа. Амрыг ий согор бай уранда. Ваа. Марлгаа. Эмч болно. Юуны эмч? Шүдний эмч. За тэгнэ шүдний хэд. Аминго. Цагдаа. Амрыг ий. Тэсдэг аминго. Үргэн бид үзээ. Ангатдаг. Цагдаа. Басцдаг юм уу? Амрыг ирэнги. Ангатдаг уранда. Би чавтаа бас баахан цагдаа. Хөөе, энгүү бас болцсон уу? Хөөе чи амрыг ий. Тэсдэгч энгүүнэ. Бой тишиг. Чи нэг ангиас ямар олон цагтаа гараад ирвэ. Цагдаа. Бас уу. Амрыг ий. Бошооча. Бой тишгэ. Чи таван цагтаа гараад ирлээ. За ингээ бүтээл төрх агшин. Энэ сайхан агшныг эхлүүлэхээр 14 дугаар сургуулийн 2 дугаар ангийн авиаслал сурагчид бүтээл төрх агшин энэ сайхан мөчийг төссөн ядан багш нь үлээж байгаад эхний хүүхэд 14 дугаар сургуулийн авиаслал сурагч бод хишгийнхээ зургийг үзье. Гайхалтай ийм сайхан хөдөөний болдоо хөөхөн дээлээ хөөргөлөө өсөлцөө цэцгэн дундуур наашаа юу гэж байгаа тэр уншиж байгаа нь? Тий. Тийшээ харуулаарай. Нартай сайхан өдөр наашаа алхаж явна та. Сайхан зураг, хөгжилтэй сайхан зураг зурсан. Бой тийшгтэй улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Анх Тулга. За анх тулгыг бас гоё юу гэдэг. Нэр нь болдоо тийм ээ. Бас сайхан өргөн зээжтэй. Нөгөө биеийн тамираар хичээлдэг. 30 саятай. Ийм сайхан малгайгаа өмссөн. Наашаа ирж байна. За ингээ гүйцээ бодод ирэхлээр маш гоё зураг болно. Сайхан зураг зурсан анх тулгатан улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Аминго. Гоё жигдэх дээр. Ийм сайхан өнгөлөг. Сарэлэг хөөрхөн болдоо гэдэг. Хөөрхөн болдоо. Би чаднаа гэсэн монгол утгатай сайхан алхаад ирж яваа. Сайхан зураг зурсан Амингоодоо улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Марлго. За манай дууч Марлгогийн зургийн гүйцэтгэл их сайтай. Дүрэн их гоё хөгжилтэй. Хөөрхөн гэдэг болдоо нэрнтэй зогтсон. Би мундаг гэж байгаа юм уу? Мундаг гэж байгаа юм. За ингэж сайхан энэ дүрээ монгол хэлний хичээл дээр үйл явдалтай үнэг чамтай хослуулаад адуу мал хөдөө байгальтай хослуулаад сайхан үйл явдалтай зураг болгож зурж байгаарай заяа. Шүдний эмч Марлгоодоо баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Сугар баяраа. Гоё. Жигдхэн шүү дээ. Нэг ангиас ийм олон цагдаа бас ийм олон зураач төрж байна. Би чадна гэсэн. Өнгөр нүдтэй болдоо хөөрхөн болдоо ч нааш ингээд алхаад ирж явна. Сайхан зураг зурсан Сугар баяртаа баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Энгүүн. Бүдүүн болдоо бат гэж энэ өөр хүүхдээ нөгөө болдоогоос хөөрхөн хөгжилтэй зургийг маш гоё гаргаж ирсэн. Энд нөгөө би юунда багтахгүй шүү дээ. Хууцсанда багтахгүй тийм том хүүхдээ байх юм шүү дээ. За ингээд хөдөөгийн сайхан хөөрхөн батыг хөгжилтэй сайхан зурсан Энгүүндээ баярлалаа. За ингээд багшны яадаг үлээ. Бэлгэн гардуулна. Натюрморт гэдэг уран зургийн ийм сайхан пазлыг сайхан хичээнгүй сайхан эвлүүлээрэй заяа. Мөн цэлцэгнүр чихрийн хамт хүүхдүүдтэй гардуулж байна.
За. Оо, зургийн юм цэцэг байна. Амжилт хүссэн юм гүнэ. Оо, чамд ийм мотоцикл. Бат. Займаг гэдэг. Зарим гэдэг гэж байгаа юм. Сугар баяртай баярлалаа. Марлгодом баярлалаа. Амжилт хүсье. За. Энэ нэг мотоциклыг бол анхдуулахтаа гэнэ. Амжилт хүсье. За. Амжилт хүсье аминго. Бод хишгтэй амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа.